За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид ээлж дугаартай нэгэн онцгой зочныг өрсөн байгаа. Энэ бол Body International компани төсөл хариуцсан дэд захирал Эрдэнэбаяр хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд. За мөн надтай хамт зочин хөтлөгчөөр ажиллахаар та бүхний сайн мэдих нэг сонирхолтой зочин ирсэн байна. За энэ бол Намуулан байна. Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За та хоёроор сүн сайхан юу байна? Ажил ер нь хэрэг байна? За ямар ч байсан анх удаа энэ нэвтрүүлэлд орж ин тэгээд сонирхолтой юм байна. За тэгээд нэлээ асуултын ч одоо юу ирэх гэж байгааг мэдэхгүй байгаа учраас бол тэгээд шууд гоё бодит амьд болох юм байна гэж яллаа. За тэгээд ажлын үед бол ер нь бол завгүй л байгаад байна. Одоо шинэ өмнөх төслүүд маань ингээд хаалтын үйл ажиллагаа ингээд явж байна. Бас дуусаагүй ажлууд өргөжлүүлж байна. За яг эсрэгээрээ төсөл дуусч байгаа үе дээр бол хамгийн эсрэгээр онцгой анхаарах хэрэгтэй чухал үе болоод байдаг ч бас зав байна. За нээлтийн үе бол одоо нээлтэн зориулж одоо цоошин супервайзертай байсан учраас бол ингээд одоо ачаалттай байгаад өнгөрсөн. Одоо бол ингээд хэвийн горимд орсон ингээд ажиллаж явж байна. Монгол улс түүхэндээ анх удаа бие даан төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэлээ шүү дээ амжилттай тий. Тэгэхээр энэ бол бас Монгол улсын түүхийн бас хөгжлийн онцлог нэг хэсэг нь болж үлдэх нь бол гарцаагүй. Тэгэхээр таны хувьд яг энэ төслийн ард энэ олон даваа шат те энэ олон солилт бэрхшээлийн ард гарсан сэтгэлээс нь бас юм дөрөв сонсмор л юм л да. Яг анх бол одоо ингээд төмөр замын төсөл ингээд эхлэх гэж байхад бол ингээд олон ажлууд ингээд эхлээгүйс учраас ямар асуудал болохоо мэдэхгүй ингээд байжсэн. Тэгээд хамгийн анх одоо хүмүүсүүдэд бүрдүүлээд одоо төмөр замын машин механизмуудаа ингээд зөөж явах үеэс аахгүй. Зөөгөөд аваачаад явахаар л нэг одоо их төсөл эхэлж байгаа юм болоо да гэж нэг зөвлөд амар их баярлж исэн. За тэгээд яг ингээд маш олон ингээд давааг давчаад өнөөдөр ингээд дахиад нэг даваа үлдэж хүлээгдэж байгаа байхгүй. Тэгээгүй учраас яг миний хувьд болохоор амар тийм хангалттай сайн баярлаж ирдэг яг чадахгүй амжаагүй байна. Яг өмнөх баярлсангуудаа бодох юм бол угаасаа бүгдээр яг ингээд бүх даваануудыг бүр амар сайн тод санаж яг ямар асуудал болж байсан гэдэг. Тэгэхдээ яг нээлттэй үеэр юм ягаад ч мэдгүй одоо нөгөө төтгөрүүдэд оруулж ирээд 100 вагоныг чирээд ингээд явах тэр ажил дуусаагүй байхгүй. Тэгэхээр яг тэрэн дээр л мэдгүй ингээд тийм бүтэн ингээд огшиж чадахгүй байна. Яг өмнө нь бол нөгөө тухайн шат толгон дээр бол ингээд амар огшоол явчихсан. Тэгээд буцаага нөгөө талд бол би юу хэлэх гээд байна вэ гэхээр нэг даваагд авчаал амар баярлал хөөрөөд исэн бол өөрийнхөө сэтгэл хөдлөлөө амар барих хэрэгтэй байна. Ягаад тэгэхээр урд маш олон нэг даваа байгаа гэдгийг ингээд мэдж байгаа байжээч ингээд одоо эрт хөөрчих юм бол цаашаа улам хөөрөөд одоо ажиллаж чадахгүй болох юм болов гэж бодсон. Тэгээд сэтгэл зүйн хувьд амар сайн бэлдээд ингээд явцсан байсан маань хит дарч уу гэж бодсон сайн. Нээлтийн үеэр ямар сэтгэл хөдлөлтэй байсан. Манай ажилчид бол тэгэл ойлаал тэгэл нэлээлийн болсон юм шиг л. Яг нээлтийн үеэр болохоор амар юу болсон. Эхэндээ яг ингээд тийм сэтгэл зүйтэй ингээд яваалсан ингээд тэгж жагаад яг нөгөө галт тэрэг нөгөө нэг юу ба штэ нөгөө зүтгүүр маань уртлын нөгөө бөмбөлгүүдээ арталт нь бөмбөлөг хөөрөл урталт нь бөмбөлөө яг ингээд тууцаа ингээд таслал явуулан готл амар сэтгэл огшсон. За тэн дээр байхаа нэг сэтгэл юу нэмэгдсэн одоо огшоох сэтгэл төрсөн болохоор ингээд хажууд байгаа батамглан уйлал те ирээл тэрвэлцэл бүгд ингээд бие биендээ ингээд тэрвэлцэл явган гот яг тэр ингээд нэг момент бол амар тийм огшоосон тийм үесэн. Тэгээд үнэхээр нэрээ бас бахархах сэтгэл ингээд төрсөн. Монгол хэлний хэмэр долбоотой мянган замчид өөдөн заяатай Монгол төмний үйд гэрэг юм аа. Сүнгөрөөд мэдэж явахын тогтсон. Сүн далай мэт. Юу нэ бөмбөлөг хөөрж байгаа, ингэж байгаа тэгээ уйлж байгаа ингээд нийлээл яг ингээд амар гой момент байсан юм Яг шиг момент тэгээд би бинд амар ингээд нөгөө бүгдээрээ л танихгүй байсан ч гараад би бинд ингээд явж байгаа байхгүй. Нөгөө Бээжингийн Олимпиад чинь 2008 онд бүгд л би бинд нэг варгалт ингээд үргээдсэн шиг л яг тийм л болсон гэсэн. Энэ том төслийн ард гарсан дэнтэйч баяр хүргэе танд. Баярлалаа.
Тэгээ Эрдэнэ 2 захирлын хувьд яг ямар мэрэгчлээ карьерийн талаар товч яриулъя гэж бодсон. За би болохоор одоо Эрхүүгийн зам барилцааны их сургуулийг 2009 онд төмөр замын одоо зам барилгын инженер мэргэжлэр төгссөн. Тэгээ яг төмөр замын зам барилгын инженерээр төгсчөөд Улаанбаатар төмөр замд одоо замын 2 дугаар анги, замын 4 дугаар ангид одоо 2012 хүртэл одоо бригадын дарга мастер, ахлах мастер, инженер, ахлах инженер хийж хагаад ингээд 2012 онд яг 5 агш сонсгоо чиглэлийн төмөр замын төсөл явах гэж байна гэдээ гараад энержи ресурсэд 2012 оноос ажиллаж байгаад 2013 он хүртэл энэ 5 агш сонсгоотой чиглэлийн газар шуурны ажил дээр ингээд ажиллаа явж байсан. За тэрний дараа болохоор 2012 оны намар нь болохоор төрөл буцааж авах болоод Монголын төмөр зам гэдэг төрийн өмч тавьцаад компанид энэ төсөл шилжсэн байхгүй. За тэгээд энэ төсөл шилжснээс нь хойш 2013 оноос би 2016 хүртэл Монголын төмөр зам төрийн өмч тавьцаад компанид бас инженер, барилга хүсэл хариуцсан менежер гээд дэд захирал хүртэл ажиллаж байгаад 16 оноос ер нь одоо төрийн болон энэ үеийн ажлаатаас гараад ер нь хуваарь ажиллая гэж бодоод ер нь бол гараад тэгээд хуваарьад ажиллаж явж байгаад 2000 оюу толгойд одоо бас туслан гүйцэтгэгч компани одоо төсөл хариуцсан төслийн менежерээр ажиллаж явж байгаад тэгээд 2019 онд энд орж ирээд өнөөдөр хүртэл ингэ ажиллаж явж байна да. Анх тэгээд яг төслийн захирал болж байхдаа яг ямар ихтгэл үнэмшлэр энэ ажлыг хүлээж авчихсан юм би одоо чадах болоо чадахгүй болоо гэж. Анх орж ирээд бол миний хувьд болохоор ингээд 2012 оноос хойш энэ төсөл дээр ингээд ажиллаж явж байгаад маш олон одоо дунд энэ төслийг хэрэгжүүлэх гэжсэн оролдлогууд их хийж гисэн байхгүй. Хятадууд орж ир санхүүжилт хийх гэж байна, хөгжлийн банкнаас хийх гэж байна, Монголын төв зонд орох гэж байна гэдэг айгүй олон оролдлогууд хийгээд явж исэн учраас би тэгээд айгүй олон төр засгийн шийдвэрүүч гарч ирсэн. За тэгээд би бол итгээгүй ихний удаад л итгээгүй ингээд за яг орж ирээд ингээд хүн хийж явах гэж байгаа юм байна гэд тэгэл өнөшл ингээд хандлаад манай одоо захиалагч нар ерөнхий инженер Болор Эрдэнэ намайг оюутлахад ажиллаж байхад нь одоо энд иржин төсөл явах гээд байна ийм болж байна гэд. Тэгээд ихэндээ бол би итгэж ер нь бол за ямар ч байсан тодорхой хугацаанд би өөрөө ч энэ төсөл дээр ер нь бол дуусна гэсэн зорилготой байсан учраас оюу толгойн төсөл дээр 2 жил ажиллана гэж бодолтой байж байгаа. 1 жил нь болцоод байж байгаа үед намайг дуудаж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо яг бас л нөгөө за хизээ ингэж ийгөөчсэн тэр шийдвэрүүд чи зөндөөл гарч ирсэн зөндөөл фейлдчихсэн шүү дээ. Тэгвэл би тухайн үед бол одоо тэгж бодолтой гарчсан. За тэгээд яг хоо за гэрээгээ байгуулах гэж байна. Ингээд нүүрсинг авах гэж байгаа. Яг нөгөө өмнө авах гэжсэн схем нь бол арай өөр болцсон учраас нэг жоохон ингээд тэтгэл үнэмшил байж болох юм болоо да гэсэн бодлоор ингээд одоо тодорхой хэмжээнд ажиллаад тэгээд гэрээгээ байгуулсан. Гэрээ байгуулад нөгөө ажил эхэлж байгаад би дундаас зогсно гэсэн ихтгэлтэй үнэмшилтэйг л явжсэн бас ингээд нөгөө 100% итгэх үгсэх байхгүй. За тэгээд яг хизээнээс амар сайн ихтгэл үнэмшилтэй болж эхэлсэн бэхээр төмөр замын яг дэд бүтцийн ухсралтын ажлыг хийж эхэлснээс л би өөртөө ихтгэл үнэмшилтэй болж эхэлсэн. Ягаад тэгэхээр өмнө бол нөгөө газар шороо гүр хоолойны ажил хийгээл хувьд хийж яхад тийм байсан төрийн Монголын төмөр замд дэш тийм байхад явж исэн дэд бүтцийн буюу дараагийн шатны өөр ажил огт эхэлж байгаа байхгүй. Тийм учраас бол би тэр ажлыг эхэлж ийн гэд үеэс л ер нь ихтгэл үнэмшилтэй болж эхэлсэн гэсэн. 5 агшин сухатын төсөл ер нь бүр анх эхлэхээс нь ахуулаад та 12 оноос хойш яг яг энэ төсөлтэй хамт байгаа юм шүү дээ тий одоо яг ер нь бол яг анх эхэлсэн нь бол 2008 онд бол энэ нөгөө засгийн газрын тогтоол гарснаас эхлэвсэн. За би яг энэ төсөл дээр нөгөө газар шуурны барилга хүсэлтэд ажил эхэлсэн 2012 онд яг нөгөө орж эхэлсэн гэсэн үг байна. Тэрний өмнө нөгөө 8 оноос хойш бол техник эдийн засгийн үндэслэл судалгаа одоо бусад бүх юмнууд явагдсан байсан гэсэн үг байна. Тэгэхээр энэ төсөл бол бас зүгээр нэг жижиг төсөл биш. Маш том хэмжээний мега төсөл байгаа шүү дээ. Үүнийгээ дагаад ч гэсэндээ одоо нэг гадны инженерүүдээр хийх байсан ажлуудыг Монгол инженерүүд одоо хил гайлын хоригоос зардлаас болоод хийсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө төсөл бүхэлдээ инновацлог байсныг бас илтгэж байгаа. Жишээлх юм бол одоо энэ зам төврийг уулзраг болгох, гагнуурын технологи, хориглолын систем, төхөөл холбоо эдгээрт шинэ инновац нэвтрүүлсэн талаараа бас тавьчихна. Манай инкон дээр илүү нөгөө тэд нар яаж хийх ёстой юм бэ гэдэг одоо аргачлалууд дээр маш олон бас инновац хөдөлгөөн юмнуудыг нэмэгдүүлсэн гэсэн. Тэр хэд бол бас анхны төлөвлөгөөнөөсөө бас 60-70% өөрчлөгдсөн тийм. Ийм багчаар ингэж хийх ёстой байсан гэж бодож исэн бол тэр нь өөр инхэн зүйтэй байна гэдэг юм аа маш олон юмнууд өөрчлөгдсөн. Тэрийг ингээд
манай инконыхан бол айгүй богино хугацаанд аргачлал гаргалаад яг тэр гаднаас бид ямар ч тоног төхөөрөмж олчихгүй дандаа бүгдийг Монголдо гараар өөрсдөө хийх хэрэгтэй байсан гэдгээр хийгээд тэгэж хийх одоо амжилттай хийсэн гэж ойлгож байна. Энэ дээр нэмэх нь бас дан ганц инженер оролцсон шүү дээ. Ер нь энэ төслийг хийхэд хамгийн чухал гол юм болохоор сайн бүтэц гэдгийг болохоор би одоо юу гэж хэлэх гээд байна вэхээр те хүн болгон өөр хийх ажлын чиг үүрэгтэй тэр нь аль ажиллаар эхлээд аль ажиллаар дуусгар болоод хин чирж явах хэвээр хин спорт хийж явах хэвээр энэ юмнууд л айгүй тодорхой байсан гэж хэлж байна. Энд дээр одоо юу гэж хэлэх гээд вэхээр манад байгаа бүх газар хэлтсийн нэгж болгон дээр байгаа хүн болгоны өөрийнх нь оролцоо айгүй чухал байна. Яг үндсэн ажлыг нь бол хийх ёстой хүмүүсүүд нь бол манай энэ одоо энэ хөтлөгч нэгжүүд дээр байгаа хүмүүс байж байна. Тэгтэл спорт нэгжүүд дээр байгаа хүмүүс одоо админ гэдэг байна шүү дээ. Энэ хүмүүсэд хүртэл чинь тэр бүгдийг хин хэнийг нь хаана яаж тогтохтой амьдруулах уу хэр тогтохтой унтснаас хамааралаад цаана явж байгаа ажил ахын гэдэг бүх юм ингээд амар нөлөөтэй те ийм учраас дээрэс нь нөгөө манай хүний нөөцөөс ингээд зохион байгуулад арга гэр боллынх нь хүмүүсүүдийг нь аваачиж одоо нөгөө манайх нэг юм family day гэдэг ингээд хийж явж байгаа энэ болгон чинь ингээд өөрөө буцаад тэр хүнийг ажил дээрээ ихтгэл үнэмшилтэд хийлгэх ингээд энэ бүх юм нийлжиж энэ босоо л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Нэгсээ сайн бүтэц удирдлагын хамтын сайн бүтэц удирдал яг энэ юм сайн байсан л давтал болж шүү дээ. Та сая төлөвлөлт аягүй чухал гэдэг чинь. Тэгээ энэ том төслийг хариуцж байгаа хүний хувьд ажиллаа хэрхэн яаж төлөвлөдөг вэ? Миний хувьд болохоор яаж төлөвлөх вэ гэхээр эхний хэлжинд бол хамгийн түрүүнд бодлогын хувьд ямар байвч шийдвэр ажил явах хэрэгтэй вэ гэдэг дээр хэлэх чухал байна. Өнөөдөр энийг хин хийх үү, яаж хийх вэ? Дитэйл төлөвлөгөөг бол манай одоо хариуцсан нэгжүүд л өөрсдөө хийж байгаа. Гол нь нөгөө бидэд хэд хуваах нь зөв юм. Одоо бодлогын хувьд хинээр хийх нь зөв юм. Түрүүн би одоо ажлыг төлөвлөхөд гадныхаар хэлэх юм уу, дотоодынхаар компаниар хэлэх юм. Аль эрсдлийг хинт хуваарлах юм. Энэ юм дээр бол одоо миний одоо ажиллах гол одоо чиг одоо үүргээр хувьд тэр эдрээс энэ бодлогын хувьд нөгөө эрсдлүүдээ ингээд хумаад хинд яаж хуваарлахаас хамааруулаад цаашаа ажиллах гүйцэтгэх төлөвлөгөөг бол манай хариуцсан нэгжүүд өөрсдөө явж байгаа. Тэгэхээр ер нь аль ч ажил дээр бэлтгэл ажил бол одоо амжилт одоо нийт ажлын амжилтын бол одоо 30-40% бол за 40-оос ч илүү байна. Гүйцэтгэл бол өөрөө тодорхой бага хүн ш. Бэлтгэл өөрөө хамгийн чухал гэж хэлэх гэдэг. Бэлтгэл гэдэг нь өөрөө төлөвлөгөө гэсэн үг шүү дээ. Тэгээд яг төслийг хэрэгжүүлж явах явцад бас нэг тэнцвэртэй авч явж явах хэрэгтэй зүйлс гэж байна шүү дээ. Байгаль орчин, хүний аим нас, цаг хугацаа, зардал гэдэг ч юм. Яг ямар зүйлийг тэнцвэртэй авч явж ийж энэ төслийн амжилтад хэрэгцсэн гэж байна. За, ер нь бол аливаа төсөл дээр болохоор одоо нэгдүгээрт бол хамгийн чухал юм бол хүний амьнаас эрүүл ах байгаль орчны асуудал. Энэ бол нэгдүгээр одоо байж хэвээр. Яг тэгэхээр юугаар ч орлуулж болдгоо зүйл. Одоо зүйл учраас бол нэгдүгээрт за хоёрдугаарт мэдээж юу байгаа цаг хугацаа гэж чухал юм байна. Ажлыг үүсгэх хугацаа чухал. Хугацаанд юм хийж хугацаанд тэр тээвэрлэлт хийжээд хугацаанд орлого олоод тэр бүгдээс бодож дараагийн ажлууд төлөвлөгдсөн байгаа гэж. Бид эдийн дуусах хугацаанаас хойш олборлон тээвэрлэнэ гэдээ бас мэдээж нөгөө бүр том мегагаар харах юм бол энийг дагсан дараагийн төлөвлөлт одоо юунуудад нөлөөлж идэг гэсэн. За 3 дугаар чухал асуудал бол мэдээж зардал байгаа. Зардал гэдэг нь болохоор юу вэ гэхээр мэдээж бидэд бизнесийн байгууллага тогтоосон зардал нэг хэвээр тэрийг ингээд өрн тань хийж болохгүй тэрэн тохируулж. За 4-дүгээрт бол чанар одоо мэдээж бидэд энэ чанартай багс. За энэ 4 юм болвол яг одоо гарын 5 уруу шиг одоо дөрвөлээ тэгш явах хэрэгтэй гэж хэлдэг. Одоо бүгд бие биендээ хамааралтай гэсэн үг. Одоо хүний амьнаас эрүүл орлого бол зардалд хамааралтай. Одоо зардал нөлөөлнө, хугацаанд нөлөөлнө, тэрэн дээр бол чанаргүй юм хэлээг бол зардал нэмүүлнэ, хугацаа хойшлон дахин хийн тэ. Тийм учраас бол энэ 4 юм бол одоо манайх өв тэгш авч явах хэрэгтэй зүйл гэж хэлж байгаа. Төслийн талаар нэлээд дэлгэрэнгүй асуултууд асуулаа те. Одоо яг таны хувь хүний талаас таныг мэдих асуултууд асуумар санагдаад байгаа байхгүй. Амар олон амьдрал сайн муу юмнууд тохиолдсон шүү дээ. Яг энэ занжин шугамал би алдахгүй юм шүү гэдэг нэг мөртөө ингээд амлцсан үнэт зүйл зарчим чинь яг юу вэ? За тэр бол миний хувьд болохоор яг тэгж бодож байна. Аль болох одоо худлаа ярихгүй байх хэрэгтэй гэж. Ямар утгаар хэлж ядна вэ гэхээр нөгөө хүнд чадах юм амлах. Одоо нэгдүгээр
хүнийг төөрөгдөлд оруулахгүй байх. Одоо бодит байдлыг бодитоор хэлэхдээ энэ нэгдүгээрт одоо гал чухал юм байна. Хоёрдугаарт болохоор одоо тэгш байдлыг айгүй би одоо шудраг гэхээр хүмүүс шудраг гэхийг ингээд янз янз үүрдэг. Аль болох эрэх тэгш хандгалах гэдгээр нь би бол илүү хэлвэл зөв болов гэж бодоод байдаг. Энэ хоёр бол айгүй чухал байдаг. Одоо за миний дараагийн бодсон юм болохоор эхлээд альва нэг юм асуудалд ингээд хандахдаа зөв нь яг юу байсан юм бэ гэдгийг илүү их олох гэдэг. Ингээд хүмүүс зөв нь ямар байхаас одоо зөв гэдгийг хэмжүүрээ мэдэхгүй болвол одоо яаж одоо хүнийг буруу зөрүү одоо ингэж хэлж чадахгүй болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө миний 3 он батлах гэдэг болохоор эхлээд энэ юм ингэж хийгдэх байсан бол зөв нь юу юм бэ? Тэрийг нь илүү би олж харахыг боддог гэсэн байхгүй. Зөв нь энэ гэдэг хэмжүүр нь тодорхой болгочих юм бол зөвөөс хэр хал хоцоосон ойр хазаасан гэдэг нь тодорхой болохгүй. Тийм учраас би бол яг энэ 3 дээр илүү чухал. Дээрээс нь мэдээж шинжлэх ухаанд илүү итгэдэг гэх юм да баримтлагдаг юм илүү нөгөө юм өдрөөсөө илүү одоо мэдрэмж юу гэдэг. Мэдрэмж бол гэхдээ нөгөө шинжлэх ухааныг дагаж одоо үүсч идэг тийм юу гэж би ойлгодог байхгүй одоо ингээд химиг ингээ хийхэд манад ингээд юм ихтгэл өмчлөлт болж байгаа. Энэ бол яг ингээд хүн төсөөлөлөө хэлж штэ тий. Энэ бол яг ингээд шууд юунд итгэж байгаа юм биш. Гэхдээ эхний ээлжинд бол шинжлэх ухаанд итгэх хэрэгтэй. Хоёрдугаар тэр шинжлэх ухаанаар олж авсан мэдээлэлгээ одоо нэг хүн яг хийчмээс амжичгаар юм шиг байна гэдэг мэдрэмжэндээ бас амар итгэж явдаг юм. Хөөөр нь ингээ байнгын л хөгжөөс суралцж яадаг шүү дээ. Та ойрын үе дээр яг юун дээр анхаарч өөрийгөө хөгжүүлж байна? Миний хувьд болохоор одоо яг хөгжүүлэх гэж байгаа юм бол илүү их нөгөө сэтгэл зүйн талынхаа айгуу сайн бодох хэрэгтэй байна гэж би бодоод байгаа. Ягаад тэгэхээр одоо ингээд залуу хүмүүс болохоор айгүй их стресстэй бухимдах энэ асуудлууд гарч байгаа. Асуудалд нөгөө ингээд хэрүүл болох юм болох ч юм ингээд асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Тэгэхээр нөгөө сэтгэл зүйтэйгээ илүү их ажилдаг гэх юм уу та. Хөгжүүлж байгаа нэг юм бол одоо энэ эмийг байгаагаар нь хүлээмжшүүлчих юм бол өөрт дарамт авах болчихно. Бусдаас хүлээлтийг өндөр тавих шаардлагагүй болчих. Гэж шин тий. Тэгнээс нөгөө хүлээлт өндөр тавьчихаар тэрэндээ ингээд даам болох урам хугарах тий. Тэгэхэд дээрэс нь асуудал бэлтгэлт өөрийгөө бэлтгэж эхэлж байгаа юм уу? За асуудал гарна. Тэр нь би ямар сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэвээр. За тэнд одоо хүн өвдөд ялга болохоор би тэнд оронд нь хүн явах гэхээр хөнгөө болчихно гэж би тайхгүй тул тэрэнд би яаж бэлтгэх вэ? Тэрэнд одоо бусад хүмүүс одоо ингээд тэгчлээ штэ гэж ингээд нөгөө шууд ингээд чичилж хандах гэсэн нөхцөл байдлыг хурдан ойлгож аваад тэрэнд нь тохирсон дараагийн ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь чухалхос зүгээр л нэг сандраал бужигнаал те хөөд гисэнгүү гэх хүмүүс уцтай ингээд бүгд ингээд байвал ажлыг яг нэг зөв үнэлээ цааш яаж явах вэ гэдэг чинь өөрөө асуултын нэг одоо за дараагийн нэг хөгжүүлж байгаа юм болохоор одоо яг хөө ингээд гэр бүлдээ бас яаж одоо нөгөө одоо юу гэх юм бэ төсөл явахаар ингээ ажил илүү их бодосон бол гэр бүлийн өрхтөө гэсэн бол тэрэнд одоо яаж халамжтай байх вэ? Ямар юм хийх вэ? Тэ яаж хөвгтөдөг ойрцсон болох вэ гэдэг энэ дээр бол одоо ингээ одоо юм уншиж гин за бэлэн подкаст сонсож гин одоо энэ дээр тэ тэрэнд одоо ингээ болчихсон. За тэгээд тэрэнд болчихсон. Хоёрдугаар яг хувь хүний хөгжлийн талаар бол яг айхтар юу мэрэгжлийн өнөө талаар зав болцсонгүй. Үүнийг хэлэхэд сургууль сураад ингээ цаашаа явах гэсэн юм болохгүй. Гэхдээ одоо нөгөө англи хэлээ айгу сайжруулах шаардлагатай ингээ тэр курст одоо онлайнаар сураад ингээ явж гин. Яг тэр нь бол нэгдүгээр ажлын хэрэгцээч байна. Нэгдүгээр хөгжүүлж одоо юм хайж олж уудах бусад хүмүүстэй харилцах дээр ингээ явж байгаа. Ийм маягаар л одоогоор бол хөгжүүлэх маягтай. 3 чиглэлд нэг нь сэтгэл зүгөө бэлтэж гин. Хоёрт нь болохоор одоо гэр бүлдээ яаж одоо цаг зав гаргаж тэтэрч явах вэ? Гуравдугаарт бол яг хувь хүний хөгжлийн талаар бол гадаад хэл буюу англи хэлийг одоо хэлж яах гэсэн юм чиглэл. Стрессээ хэрхэн тайлдаг вэ гэх баг асуултын хариултыг саята нэг сэтгэл зүйтэйгээ сайн ажиллаж байгаагийн хариултах шиг болоо. Гэхдээ ер нь л энэ том төслүүд дээр стрессдэх асуудлууд их гарна шүү дээ. Ер нь стрессээ хэрхэн одоо тайлдаг вэ? Ямар аргаар? Нэгдүгээрт бол нөгөө стресстэй байхгүй тулд түрүүнд хэлээдсэн тий стресс аль болох бага авъя тэрэнд хүлээлттэй болгоё гэдэг нэг болж. Нөгөө талдаа ингээд чөлөө цаг зав гарвал одоо хийд юм бодох тий ингэснээс болж өөрөө стресстэй гэдэг нь бол тодорхой байхгүй ингээд аль эсвэл юмд санаа зовох. Одоо
амарж байгаа бол амрал гэдэг би бодолтой болчиход байгаа даа. Ягаад тэгэхээр ажиллаж байгаа үед бол сайн хангалттай ачаалаа бүрэн гаргачаад амарж байгаа үед амарж байгаа л гаргая гэдэг нэгдүгээр тийм одоо стресс тайлах юм чинь. За тэнгууд амарж байгаа үед юу хийх ёстой вэ гэдэг асуулт болж байгаа хгүй. Хэрвээ зав гарах юм бол нэг нэг юмд санаа зовох. Одоо юу гэдэг тиймэрхүү байдалд болох гэдэг байхгүй. Тийм учраас бол хоббигоо тодорхой хэмжээнд хөгжүүлэе гэж ер нь бодож байна. Тэгэхээр би бол одоо ер нь бол нөгөө багасаа юм техник сэтгэлээтэй юм нөгөө юутэйс аахгүй одоо дуртай байсан, сонирхолтойсэн. Тэгээд багадаа болохоор нөгөө оюут одоо яг одоо бид хэд ийм байвал тийм техник технологи олимпиад болохоор ингээд ийм авто загвар, онгоцны загвар, одоо усан онгоцны загвар гэх ийм юунуудыг хийдэг байхгүй одоо жижиг модельүүдийг хийгээд тэргээрээ одоо өрсөлдөж ингээд явдаг гэсэн. Тэр юунд айгүй сонирхолтой байдаг байж байгаа. Тэр бол яг ингээд одоо бас айгүй сонирхолтой юм нэг байсан. Тэгээд тэрийгээ болохоор жижигхэн одоо юм машин худалдаж аваад ингээд удирдлагатай машин шиг байхгүй. Тэр бол гэхдээ яг нөгөө энгийн нэг жоох хөвгтэй удирдлагатай машинаас гадна тусдаа бүр юм ур чадвар шатсан нэлээд бодит болгосон юм машинуудаар ингээд тоглож одоо өөрийнхөө нөгөө багийнхаа мөрөөдлийг нэгдүгээр тэгж билүүлж хүүхдээ авч гэж ирэх гэж одоо тэгж өөрөө жоохон тоглож жагаад тэгээд бас нөгөө саяхан өнгөрсөн жил нэг би нэг юм шүтив аваад одоо юм аялах илүү одоо машинаар аялах тиймэрхүү одоо хобби ингээ хөгжүүлж байна одоо хөгжүүлж байна хэм да. Тэгэл одоо тэгж нөгөө чөлөө цаг өнгөрөөе. Дээрээс нь тэр чинь ингээд одоо аялал жамар гэдэг чинь хүүхдүүдэд дагуулад хамт яваад ингээ явах одоо нөгөө боломж олох юм ингээд юм хэрэгтэй байна хэм да. Тэг яг харин хоббиныхаа талаар асуугаад ажил амьдралынхаа балансыг хэрхэн тааруулдаг вэ гэж асуух гэсэн чинь ердөө одоо тийм болсон. Ажиллах үедээ ажиллая, амрах үедээ амръя. Тэр үедээ ямар нэгэн юм олж хий. Тэрэндээ яг хоббиныхаа хүсэж байгаа юм тий. Мэдээж тэр дотор амрах ч үед одоо найз нөхөд хамаатан садан одоо юу гэдэг тэд дээр очиж одоо юу болж байгаа гэж ойр дотн байхгүй бол ингээд нэг бол холдсон байсан байхгүй. Гэр бүл гэснээс ер нь хэр сайн аав гэж бодож чинь ер нь гэр бүлтэй сүүлийн үед их цаг гаргадаг болсон юм шиг сонсож байна шүү дээ. Хэдэн хүүхэдтэй вэ? Эхнэр 2 хүүхэд байгаа. 12 настай, 9 настай хүү охин 2, том нь хүү одоо. Би сүүлд нэг ингэж сонссон шүү дээ. Төсөлтөө сүүлд танай хүүхдүүд чинь гэрийн чинь танилцаад вау амар завгүй гүгээл идэг гэсэн. Ийм том юм хийгээд явдаг гэсэн юм уу гэж ярьсан гэдэг чинь. Тийм. Тэр чинь 21 оны 10 сард би одоо гэр бүлийнхнаа дагуулаа ингээд төслөөр ингээд бүгдээ сая болчихсон. Тэгээд яг хүүхдүүд бол айгүй тийм нөгөө ямар том бүтээн байгуулалт хийж байгаа юм бэ гэдгийг бол ингээд нэгдүгürt амар сайн одоо ойлгож авч байгаа. Тэгээд би яг дахиад одоо нэг болох очиж үзүүлэх гээд байгаа. Тухайн үед болохоор нөгөө хийгээ явж байгаа юм ингээд жоохон ундаа сондоо ингээд байсан шүү дээ ингээд харах юм бол одоо болохоор ингээд хүн тарай нэг үзүүлэх гоё болж байгаа учраас бол нэг эхлээд нэг ийм хийж байгаа, ийм болчихж байгаа гэдгийг ингээд харуулчвал ингээд ер нь бол илүү сайн юутай болох байх гэж бодож байгаа. Хүүхдүүдтэй жоохон хичээлд нь сайн анхаарч чадахгүй байгаа нэг ингээд алдаг онох гэх юм уу англи үг ингээд цээжлээл те ингээд өсгөлүүлээл цээжлүүлээл ингээд яг хөө энэ бол ингээд нөгөө гэрийн даалгаврын биш ажил дээр нь бол ингээд хамт оролцож явж байгаа. Мэдээж одоо тоглох моглох юм дээр бол хамт орой гараад дугуунаар ч юм ингээд явуулах байж байгаа. Тэгээд тэрнээс илүү байх хэрэгтэй байгаа даахгүй зүгээр би бол нөгөө дутуу байгаагаар яаж хийж байгааг мэдэрч байна. Нөгөө илүү өөр юмн дээр үлгэрдүүлж болох юм өөр юм дээр хийх. Ер нь тэгээд робот биш байнгын ирч хүчтэй байна гэж бол ер нь хүн байхгүй шүү дээ. Заримдаа ингээд даун болох эсвэл ингээд жоохон ажиллаа шалшрахч мэдрэмж ч юм уу төрдөг уууд дээр ер нь ирч хүчтэй хэрхэн яаж сэлбдэг вэ? Би хавьд ядрах, сэтгэл зүйн үед ядрах энэ хоёрыг бол зохицуулж болж байгаа байхгүй. Тэн дээр бол хамгийн чухал юм болохоор би сэтгэл зүй гэж хэлэх гээд байгаа. Сэтгэл зүйн үед болохоор нөгөө ингээд биеийн ядаргаагч сэтгэл зүгээр амар тийм юу болгож авч болж байгаа. Сэтгэл зүй ядаргааг биеийн ядаргааруулж болгож хөнгөрж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр яаж сэтгэл санаагаа чөлөөлөх вэ? Тэр одоо ингээд ядрах гэдэг юм чинь бол хамгийн хэцүү юм нь бол юугаар л авч байгаа. Нөгөө таагүй орчинд орж ирэх ч юм уу те. Таагүй хүмүүсүүдээс янз бүрийн мэдээлэл авсан ч юм уу те. Тэдэртээс хөргөлдсөн ч гэдэг юм. Энэ юм өөрөө хамгийн их одоо ингэж ядраадаг юм нэг гэж би бол одоо бодоод байгаа. Тэгэхээр нөгөө тэрнээс гарахын тулд аль болох зайлсхийгээд тэрнээс одоо богинохон гарахын тулд ер нь бол ганцаараа л байж тээ. Дуугүй ганцаараа байгаа л. Яг тийм үү. Гэхдээ тэрийг ингээд нөгөө богино хугацаанд л гаргаад явахгүй бол хугацаанд татгалаад явуул. Байвал нөгөө тэр чинь ингээд нөгөө учраас бол тээ. Би нөгөө Монголын төмөр замд ажиллаж явах үедээ
айгүй их яг тийм нөгөө нөхцөлд орсон гэсэн үг байхгүй. За тэрэн дээр нэмэх нь одоо нөгөө ажилласаа гараад гэртээ сууж явах үед нөгөө гэр орны асуудлууд ингээд нэмэгдэн шүү дээ одоо. Гэртээ ганцаар суух те магадгүй ингээ нөгөө анх хийжсэн ажлаас хамгаалах та хүүхдүүдэд зөөдөг болол гэр цэвэрлдэг болол одоо хоолоо идэг яг нэг юм гэрт суугаад ирэхээр нэг тийм юмч тэгээ юу хоёр ингээд юм гоч амар их юм стресс депресс гэдэг юм. Тэгээ энийг өөртөө туулахаар зам одоо зөвхөн өөртөө л ажиллах л байхгүй. Тэгээд өнөөдөр нөгөө байгаа бодит байдлага энэ өөрөө тийм биш. Энэ өөрөө цаг хугацааны асуудал. Ирээд тийм болно. Өөрийг ингэх болно гэдэг юмнаас ажиллаж ижлэр гарч байгаа гэж байна. Хэрвээ яг нөгөө юм шантрах үе гарах юм бол богино хугацаанд ганцаараа байгаа бяцлах маягтай гэх юм уу да нөгөө яг зорилгоо бодоод энэ өнөөдөр чиний энэ бодоод байгаа юмны хажууд юу юм байгаа юм бэ гэх нөгөө дэнсэлж үзэж байгаа байхгүй. Тэнгүүт л энэ чинь юу ч биш юм ба шүү дээ. Тэн тийм нэг явахад энэ бодлол юу ч хийсэн юм байна. Ингээл нэг амар хурдан гарах арга хэмжээ авч байгаа юм. Таны хувьд ер нь ойрын ирээдүйг юу гэж харж байна? Яг амьдралдаа яг улс их орондоо яг юу үлдэхийг юм зордох хүн юм бэ? Дунд хугацааны мөрөөдөл юм уу да. Яг энэ төмөр замын салбарт одоо энэ олон улсад хэрэгжиж байгаа шиг юм сонгодог бүтэц зохион байгуулалт жишгээрээ хөгжөөсэй гэж бодож байгаа. Төмөр зам барих чинь бол тэр хөгжлийн нэг хэсэг. Нэг барих нь бол нэг хэсэг. Төмөр зам ингээд бүтэц хэрээр өөрчлөгдөхийн хэрээр одоо сунгаж нэмэгдэхийн хэрээр тээвэр логистикийн одоо цоош нь өөр үе гарч ирэх гэж байна гэн манай одоо энэ салбар дээр бол за барих гэдгийг бол ойлгочлоо. Бүгд барьж болох юм байна гэдэг болж байна. Барихын болж. Барьснаас гадна барьсан замаа яаж ашиглах ёстой юм бэ? Хамгийн гол өмнө бол тээвэр байгаа. Тээвэр логистик нь. Барих ч юм бол тэр тээвэр логистикийн нэг хэлбэрийг л гэж энийг л зөв болгох нь чухал. Маш олон хувийн хвшлийн компаниуд одоо төрийн өмчт компаниуд суурьтц эзэмштэй болж байна, богоонтой болж байна, зүтгүүртэй болж байна. Энэ юмнууд нэг бодлого зохион байгуулалтанд орох ёстой юм байна. Тэгжээж энэ тээвэр монопол байдлууд багасах, тээврийн зардал буурах, шинэ технологиуд орж ирэх юм. Энэ өрсөлдөөнүүд чинь одоо яг орж ирэх процесс нь болоод эхэлсэн, монополууд нь задраад эхэлсэн энэ байдалтай байгаа учраас ойрын хугацаанд бол нэг ийм болно гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол яг миний одоо ажил амьдрал дээр энэ юмнуудад тус тэмэр болоод өөрийнхөө сурсан мэдрэгч болон бусад юмнуудыг ашиглаад энэ юмнууд руу очиосоо зориосоо гэдэг рүү одоо илүү ажил мэргэжил карьер тийшээ харж байгаа. За гэр бүлийн хувьд бол мэдээж одоо нэмээд хөвгтэй л болчмаар байгаа. Тийм тэгээд сайхан одоо гэр бүлтэй хамт одоо ийш тийшээ сайн аялье гэж бодож байна тий. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг өөр ямар нэгэн төсөл ажлууд байгаа юу? Яг одоогор бол алга. Дурлаж хийх ёстой дуртай ажил бол одоо энэ лагерийн башин дээр олон юм гараар юм хийх. Би бол одоо өөрөө юу гэх юм те энэ яг энэ төслийн ажлаас өмнө бол бүх юмыг би одоо гараараа застдаг одоо хийдэг одоо өөрөө ингээд одоо компьютер дээр юм хийгээд ингээд одоо бүх юмыг өөрөө ингээд хийгээд одоо юм аж ахуйн жижиг ажил шүү дээ гэрт хийдэг нэг одоо гоё цэвэрлэх юм засаад одоо тавих те нэг жижигхэн сандал ширээ хийгээд тавих ч юм иймэрхүү юмнуудаар амар те багаж цуглуулад багаж их цуглуулах дуртай те яг юм хийдэг харамсалтай нь одоо сүүлийн 3 жил бол яг энэ ижил дээр оролцох үнэхээр боломж алга. Тэгээд тэр нөгөө юугаа тэр бас нэг хобби нэг гэсэн. Тийм энд энэ дуудаад захирлаад нэг тийм юм байна. Та хоббитэй билүү гэдэг. Тэгэхээр яг тийм юу ингээд хийх юм маань одоо юу ач орхигдчиход зүгээр тэрийг бол би одоо ингээд лагерийн байшин дээр яг ингээд юу ч юм бол амралтын үеэр яг ингээд суугаад оролдоод явах ингээд хийх гол нь нөгөө тэрийг яг манай аав өөрөө бас амар тийм багаж хийдэг ингээд юм тийм үс. Би тэр хэсгийг нь бол ингээд суулуулаад одоо сураад юу авцаа үүлээд тодорхой байсан шүү дээ. Гэтэ манай аав бол одоо амар мундаг одоо цэвэрч нямба цэгцтэй гэж одоо амар тэгээ тэрнийх нь ингээд жоохон юмнуудаа ингээд авцсан тэрийг нь айгүй сайн хөгжүүлэх тэр айгүй бас амар хэрэгтэй байна. Тэрийг би хүүхдүүдтэй бас өвлүүлээсэй гэж бодоод байгаа. Амар их юм өгөхөр байгаа байхгүй. Би яг өөрөө тэгж л авч исэн болж сараад байгаа байхгүй. Тэ ярилцсан яаж хийх вэ? Дээрс нь алдаа оног энэ харна. Ер нь тэр хүний дүр тэр шээ явах хүмүүн үү биш үү те? Мэдрэн одоо ингээ аюу олон юм таньж авах юутай байхгүй. Тэгэхгүй бол одоо ингээл хүүхдүүдтэй яхаа нэг бол утас те нэг бол ийм юм болчихараа яг тийм өгүүлэгдэт байгаа. Үлгэр дуурай залуу гэж амар их юм хэд идэм бэл ч тэр маа бич нэр.
Тэгэхээр таны яг хамгийн сайн хийж чаддаг зүйл чинь юу вэ гэдгээ бас өөрөө тодорхойлсон байгаа юм. Тэгэхээр би бол ингэж бодож байна. Ер нь бол хамгийн чадах зүйл бол асуудлыг шийдвэрлэх дээр илүү их бэ. Одоо яг илүү их менежмент тал дээр илүү айгүй ур чадвараа өөрсдөө хөгжүүлж ирэх бодоод байгаа. Гол нь би асуудал гарч ирлээ. Зорилго асуудлыг яаж шийдвэрлэх гэдэг байгаа. Тэр арга замыг би хурдан олж хурдан шийдвэрлэх дээр бол би нэлээд сайн одоо хийж чадж байгаа гэж бодож байна. Өөрөө асуудал гарч ирэхээр л тэрийг яаж хурдан шийдээ тэрний дараагийн үр дүнд хизээ очих уу гэдэг дүү илүү болов. Жижиг нэг асуудал болгоно ингээд дор бүрэн шийдвэрлэж явах. Ачлаа сайжруулад явах нь ингээд. Тэгээ миний одоо ингээд сонирхолтой юм зөв бүтцийг яаж гаргаж ирэх вэ? Өнөөдөр явж байгаа бүтц маань ховсон өөрчлөгдөх цаг болж байгаа гэдэг бол би өөртөө ингээд нэг юм зэн сөвөнгөр аягүй сайн мэдрээд байгаа байхгүй. Одоо ингээд нэг төсөл чинь байж байгаад өөр төслүүд эхлэхээр би тэрийг ингээд хурдан мэдрээд яаж нөгөө хэлбэрээ зөв болгох вэ? Нөгөө асуудал гарч ирэнд асуудлыг шийдвэрлэдэг ямар бүтц байх вэ? Хин хэний ямар шатлалтай гарах вэ гэд гаргалгаа сонирхолтой гэх юм. Одоо яг тэр манай компани хувьд болохоор одоо танаалт тэгээ төсөл хэлчлээ 5-7 гишүүн сухад төсөл богдхан гэдэг байж байна. За тээврийн одоо бизнесийн эхлэлтэй болж байна. Зүүн чиглэл орох гэж байна ингээд 9 шидийн ингээд юунууд ингээд ховсон өөрчлөгдөж штэ. Нэг нь дуусж байна, нэг нь эхэлж байна. Нэг нь дуусж байгаа боловч баталгаат хугацаанд ямар байх вэ гэдэг ингээд ховсон өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоны цаана ямар асуудал гарч ирэх вэ гэдгийг нь би бол одоо төсөөлж байна. Тэр төсөөллийнхаа хүрээнд энийг шийдвэрлэдэг бүтц байх хэрэгтэй гэдэг байна. Одоо ийм асуудал гарч ирэхээр манахаас хин тэрийг гүйж очиж явдаг байх хэрэгтэй. Хин дээр яг одоо responsible байх хэрэгтэй. Хин яг консул маягаар одоо дэмжиж оролцох юм. Гэ энэ нэг матриц одоо бүтцэх схемүүдийг л айгүй сайн зөв болгох юм бол нөгөө тэрэнд нь хариу арга хэмжээ авах хүмүүсүүд нь бэлтгэлтэй болсон байх. Яг тэр асуудал гарах нь тодорхой байхгүй. Тэрийг бол бид хүлээмжшүүлэх хэрэгтэй тий. Асуудлыг шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Тэрийг хэн шийдвэрлэх хэрэгтэй юм? Тэр хүн шийдвэрлэх хэрэгтэй гэдэг бүх юм тодорхой болгочихвол бид очиад хөө энэ дээрс нэг хүн байхгүй болчлаа. Энэ дээр асуудал шийдвэрлэх хүн алга бол энэ асуудал гарчлаа ингээл сенсац тариад идэг биш тий. Сенсац гарч ирэн тэрийг нь асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэдэг байх хэрэгтэй л гэж байна. Тэр үндсэндээ бол энэ аргачлал нь бүтээмжийг нэмэгдүүлэх гол. Тийм. Хин нэгэнд нөгөө ачаал болоод ингээд оорж дэлбэрэх хэсэг байхгүй. Асуудал баг дээр нь гаргаад шийдвэрлэж явахгүй бол асуудал ингээд огшж байгаа л дэлбэрнэ гэдэг чинь тэгэл хажуу авирахтаа юу тээтэй ингээд дэлбэлэн өстөө. Та яг өөрийнхөө 25 эсвэл 26 27 насууд дээр одоогийнхаа наснаас зөвлөгөө гэх юм бол яг юу гэж хэлхийг хүсэж байна? За тэр насн дээр байвал одоо яагаад ч юм дээ тий. Тэрийг ингэрээ, энийг ингэрээ ч юм уу. Би бол яг айхтар тэгж бол нэг зөвлөмөргүй л. Тэр чинь нөгөө хүн болгон өөрийнхөө нөгөө орчин нөхцөлөөр ингээд одоо явж байгаа тий. Магадгүй жаргах цаг тэр хугацаанд байсан бол жаргахаар авчих хэрэгтэй байхгүй. Би бол цагийг дэмий битүүрээрээ л гэж юм ганц зөвлөнө. Тэрнээс одоо амар сураараа одоо ингэрээ гэж амар хэлэхээс юу бол одоо тэр үеийн наснаас одоо нагийн насны хооронд бол одоо бол амар завгүй болчих. Одоо би яг өчигдөр бүтэн сайн лаграас орж ирчихсэн юм шиг мэдрэмж төрөгдөд байгаа. Тэгэхдээ өнөөдөр 3 дахь болсон. Тэгэхээр бол ингээд буцаагаад ингээд харахаар юу хийж амжуулсан гэхээр маш их ажил хийцэн. Энд чи өөр ингээд маш их ажил хийж амжуулна гэдэг чи өөр ингээд хүн юм бүтээж байгаа юм шиг болохоор ингээд нэг харамсах юм байна. Тэгтэл цаг хугацаа амар хурдан явдаг л болчиход байгаа. Цаг хугацаа ер нь бол би өрний бодлоор бол хайрлаарай л гэж. Цаг хугацаа бол хязгаарч эргэж болохгүй. Тэгэхээр эрүүл мэнд цаг хугацаа эрх чөлөө горыг л одоо хайрлаж явах хэрэгтэй л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Эрх чөлөөтэй байна гэдэг чинь ямар их боломж. Эрүүл байна гэдэг чинь одоо өөрөө юу ч хийж болохоор байхгүй. Тэгэхээр бол эрүүл мэнд эрх чөлөө тэгээд цаг горыг бол сайн хайрлаж явах юм бол тэгэл аанда болондоо гэж шиг тий. Үгүй тэгчгэд тэртээ тэргүү нөгөө зорилго чинь тодорхой болгоод цаашаа яах ёстой гэдэг ингээд өөрөө чинь ингээл текстөө байна гэх юм чинь гаргаал ирнэ гэх юм уу. Тэгэхгүй ямар нэгэн мухардл ороод байхгүй гэх юм уу. Заавал нэг юм гарч ирнэ гэж хэлэх гээд байгаа санаа. За тэгэхээр 2019 онд за сүүлд бол ингээд монголчууд төмөр зам барих талаар ойлголт туршлага бол тийм хангалттай байсан гэж шүү дээ. Одоо бол яг энэ сэдвээр бүхэл одоо төмөр замтай холбоотой инженерүүд ярьдаг болсон байна, мэдлэгдсэн байна.
ойлголттой болсон байна те. Тэгэхээр энэ өөрөө юу хэлж ийн гэхээр бас маш одоо тийм яг төмөр замын салбартай ховсгол авчирсан гэх юм уу? Ийм ховсголжуулагчийн чанартай төсөл юм уу гэж миний хувьд хардаг байхгүй. Тэгэхээр энэ дээр яг бодийнхондоо яг энэ төслийн ард ингээд гараад байж хаад тэднэрт хандаж бас өг сонсомоор байна. Тэгэхээр би бол ердөө ийм л юм хэлэх гээд байгаа. Манай одоо инженерүүд одоо ихэнх нь инженер байгаа шүү дээ. Ер нь бол тоогоор ингээд аваад явах юм бол тий. Тэгэхээр инженерүүд бол мэрэгчлээ бол чанд сайн байна. Үнэхээр бүгд мэрэгжил гэдэг нь одоо энэ богоомноо застдаг, одоо мэддэг, чаддаг, тий замаа барьдаг. За бусад нөгөө менежмент тал нь айгүй жоохон сул байгаа байсан. Тэрэн дээр бол манайхан нэлээд ховсгол гаргасан баг гэж бодож байна. Энэ бол юу вэ нөхөөр тий. За инженер хүн гэдэг чинь нэгдүгürt мөнгө мэдэх хэрэгтэй байна, аюулгүй ажиллагаа мэдэх хэрэгтэй байна, амьдах очгоо мэдэх хэрэгтэй байна, хүмүүстэй удирдах хэрэгтэй байна, дээшээ доошоо удирдлагуудтайгаа яаж харилцах хэрэгтэй байна гэдэг ингээд бүх талын менежментийг аягүй сайн суралцах хэрэгтэй. Дээрэс нь асуудал гарна, асуудал би яаж бэлтгэх хэрэгтэй юм бэ гэдэг тий. Түрүүний яг нөгөө би түрүүн том утгаар хэлээд байгаа. Энэ дээр инженерүүд одоо энэ хүмүүс одоо аягүй сайн юу ярих хэрэгтэй байна. Суралцсан байгаа гэж би олж хараад байгаа. Энэ дээр нэлээд бас юу гэж байна. Дээрээс нь суралцсаар ч яваа. Энэ бол бидэд төгс болоог байгаа. Сайжруулах юмуд их бий. Тэгэхдээ бидэд анх байснаас бол бидэд тэрэн дээр бол аягүй сайн явах хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. За манай подкастын маань цаг ингээд үгээр өндөрлж байна. Маш олон сонирхолтой сэдвүүдийн хүрээнд одоо төслийн эхлэлээс дуусах хүртэл нь 2012 оноос одоо бараг 10 жилийн хугацаанд ингээд өөрийнхөө байж болох бүхий л одоо зүйлсийг гаргаж ажилласан талаар нь ингээд бид нар танилцлаа. Тэгээд миний хувьд бол амар баяртай байна. Ингээд их бахархлаа. Тийм гоё яриа өрнүүлсэн. Эрдэнэ захиралтаас баярлалаа. Тийм тэгээд яг би дахиад яг таад айгүй олон одоо юунуудыг хийгээрээ тэгээд яг хамгийн гол чухал юм болохоор одоо бидэд ингээд нөгөө томорцохын хэрээр би юу нэ айгүй сайн танихад айгүй хол байгаа гох тий. Магадгүй одоо миний хувьд мэдэх би өөрийнхөө газар хэлсэн зарим хүнтэй баг ярьж үзээгүй байх ч магадгүй тий. Тэгэхээр би энийг амар сайн нөгөө ингээд таньж мэдэх юу нэг юм болов гэж зур харж байгаа. Дээрэс нь би эхний хэдэн дугаарууд үзсэн амар сонирхолтой байсан. Тэгээд гоё нэвтрүүлэг дээж байгаа бүгдээр нь баярлаа. Баярлалаа. Хэвлэн амжилтсан. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Энд чи гэгээ өглөө ихлүүлээс гоё юм шүү. Энэ бол амар сонирхолтой байсан. Яг ингэ ярьсан чинь олон юм нөгөө шууд яг өөрөөрөө ярихаар чинь тэгээд хэлий гэж бодсон юм тэр байхгүй. Би одоо ажлууд яг санийш ингээд нөгөө асуудал ингэж хандаасаа гэж хэлий гэдсэн юм одоо ингэ сая бүр бүгдний хэлчихэж байгаа юм шиг санагдсан. Сэтгэл хангалуун байна уу? Сэтгэл хангалуун байна уу? За. Баярлалаа. Чим одоо нөгөө наттай харилцах амар болчихж байгаа гэсэн үг. Тийм шүү дээ. Тэгэхээр 12-оос лавч биш үү? Зөв хэлсэн.